За сайн байцгаана уу 12 сарын 6 бичлэгээ хийж байна. Тэр өнгөрсөн сар буюу 11 сар маань маш завгүй, маш сонирхолтой. Олон гариг иргэсэн хөдөлгөөнүүд нэгэн зэрэг ухарч давхцаж байсан. Харин энэхүү 12 дугаар сарын гариг иргэсэн байрлалыг харах юм бол 11 сартай харьцуулахад илүү тайван тогтун. Өмнөх саруудын хувьд бөглөрсөн байсан, хаалттай байсан энергиуд харьцангуй бас нэгдэж өгөх тийм боломжтой. Тийм энергиуд ирэх болно. За одоогийн байдлаар ухарч байгаа гаригуудыг харах юм бол Тэнгэрийн ван гариг, Кайрон, за тэгээс Бархас өд хэмээх гаригууд ухарч байна. За өнгөрсөн сард ухрал тийсээр явсан Буд гариг маань энэ сард урагшилж байна. Тэгээ урагшлаад арай сүүдрийн биенээс гарааг байна. За тухайн 12 сарын 16-ны өдрөөс Shadow period буюу сүүдрийн үе мөчлөгөөсөө гарах төлөвтэй харагдаж байна. За мөн дээрэс нь энэхүү 12 сард Сугар гариг, Гоо Зүслэнгийн гариг маань Нумын орд руу орсон байна. За Нумын ордон дээр явж байгаа Ангараг болон Жуна гаригууд Матрын орд руу орох тийм төлөвтэй харагдаж байна. За тэгээ 12 сарын ихэнх үе маань Нумын орд байдаг тийм ээ. Нумын ордны нартай хүмүүс маань төрсөн өдөр. За тэгээ 12 сарын сүүл хэсгээр Матрын орд гараад илүү энергийн хувьд Матрын орд шиг grounded, догтвортой дуугүй даруухан тийм энергиуд бас ирэх магадaltaй. Тэгэхээр Матрын орд гартал энэхүү Нумын ордны энерги идэвхтэй байгаа үед дэлхийд даяар хүмүүс илүү цоглог, эрч хүчтэй, хөгжилтэй, хөнгөн мэдрэмж авах болно. За тэгэхээр та бүхэн маань миний энэхүү сар болгон оруулдаг 6 бичлэгийг хэрхэн сонсох вэ гэхээр 1 номерт мандалт ордоор сонсоорой. За 2 номерт нар юм уу сарны ордноороо аль нэгээр нь сонсож болно. За астрологийн хамгийн ихний орд маань хоньны орд. Хоньны ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За хоньны орд маань яг одоо цагтаа амьдарч чаддаг орд. Аливаа нэг зүйлийг хийхдээ үйлдэл нь төрүүлчихэд дараа нь боддог. Юмыг хийхдээ харамсдаггүй, шууд үйлдэл нь төрүүлж яадаг тийм орд байдаг. Маш шулуухан. Хоньны орд маань гал махбодтой байдаг тийм ээ. За энэхүү 12 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Шинэ сар маань Матрын ордон дээр гарна. Тэгэхээр тухайн шинэ сар нь хоньны ордныхонд ямархуу энерги, үйл явдал авчрах байгааг харахаар за ажил амбиц, карьер, албан тушаал, за удаан төлөвлөж ирсэн зорилго гэх мэт зүйлсээ биелүүлэх тэр тал дээр түлхэц болж өгж орж ирэх нь. Тэгэхээр 12 сарын 20-наас цаашлаад 1 сарын хугацаанд та илүү ажил, амьдрал, за амбицлог зорилгууд дээр илүү төвлөрч үйлдэл хийх тийм боломжууд нэгдэж өгөх юм байна. Тэгвэл 12 сарын 20-наас өмнө нь ямар хөө энерги байна вэ гэж харах юм бол гадаад орн руу аялах, холын аялал хийх. За тэгээд амьдралд илүү өөдрөг хандах хандлага нэмэгдэх тийм сайхан энергиуд ирж байгаа харагдаж байна. Яг тэгэхээр сугар гариг болон нар таны 9-р хавс дээр явсан байна. За мөн энэхүү 12 сард маань Ангараг гариг Матрын орд руу орно. Матрын орд нь бас таны ажил, амбиц, карьер, ирээдүйн зорилго руу чиглэсэн акшн хөдөлгөөнийг хийх тийм шаардлагатай тулах нэ. Тэгэхээр дүгнэлт хэлэх юм бол 12 сар таны хувьд их тийм амбицлог, зорилготой, хөгжилтэй, их завгүй сар байх хандлагатай харагдаж байна. За бусад гаригийг харах юм бол Тэнгэрийн ван гариг таны бодол санаа, ахын дүүстэй харилцаан дээр ухарч байна. Тэгэхээр төрсөн ахын дүү байвал муудалцах ч юм уу эсвэл аливаа нэг зүйлийг мартаж санах, юмыг цээжлэх чадвар муудах хандлагатай. За астрологийн 2 дахь орд маань Үхрийн орд. Үхрийн ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За Үхрийн орд маань өөрөө маш тууштай орд байдаг тийм ээ. Аливаа нэг зүйлд буур суурьтай, удаан шийдвэр гаргадаг, хүлээцтэй тийм орд байдаг. Үхрийн орд маань өөрөө шороо махбодтой. За энэ 12 сарын Үхрийн ордны төлөвийг харах юм бол 12 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Тухайн шинэ сар нь танд ямар хуу энерги авчирч байгааг харах юм бол аливаа нэг шинэ зүйлийг сурч мэдэх, холын аялалд гарах. За тэгээд хороо үзэх, үзэл өөрчлөгдөх, илүү азтай байх хандлагатай тийм энерги ирж байгаа юм байна. За тухайн энерги нь 12 сарын 20-наас хойш үргэлжлэнэ шүү. За тэгэхээр 12 сарын 20-наас хойш цаанаасаа л нэг тийм дэврэн өөдрөг сэтгэл догтлуулсан тийм эрчим энерги тань дээр ирэх юм байна. Тэгэхээр сэтгэл санаа айгүй өөдрөг мэдрэгдэх болно. За тэгээд Лилит болон Сугар гариг нарны байрлалуудыг харах юм бол
Энэхүү 12 сард за ялангуяа үхрийн ордны мандалттай хүмүүс маань маш бэлгийн хүсэлт ачаал ихтэй харагдчихна. Хэн нэгэн дотны хүнтэйгээ сүнсэн бээрээ нийлэх, харьцах, тийм харилцаа холбоо тогтоох хүсэл маш бадарч гүн гүнзгий харилцааг хүсэмжилсэн байдалтай харагдлаа. За бусад гаригийн байрлалуудыг харъя. Тэнгэрийн гариг ухралтай хийж яваа юм байна. Тэгэхээр Тэнгэрийн гариг таны аль хэсэгт хурж ийн гэхээр мөнгө, төгрөг, орлогын эд хөрөнгийн хэсэгдэр хурж ийн. Тэгэхээр төсөөлөөгүй орлого, зарлага гарах магадaltaй учраас эд хөрөнгөн дээр ариг гамтай байх шаардлагатай байх нэ. За энэ 12 дугаар сард маань мөн ангараг гариг байрлалаас сольж материал орд руу орно. Тухайн энерги нь танд маш тийм хөдөлгөөнтэй, эрчим хүчтэй, энергитэй, цаанаасаа та ингээд зүгээр суух дурггүй, хөдөлгөөнтэй тийм мэдрэмж авах болно. За дараагийн орд маань астрологийн 3 дахь орд, ухаалаг, ихрийн орд. Ихрийн ордны мандалснаар сартай хүмүүс маань анхаараарай. За энэ хүү 12 сард маань шинэ сар 12 сарын 20-ны өдөр гарах юм байна. Тэгэхээр ихрийн ордны хувьд тухайн өдөр нь ямар энерги авчирч байна вэ? Шинэ сар гэдэг маань цаашлаад 1 сарын хугацаанд энерги хадгалж идэг л да. Дараагийн шинэ сар гартлаа 30 хоногийн турш энерги нь үргэлжилдэг. За тэгэхээр дундын өмч хөрөнгө, хэн нэгэнтэй дотносох, бэлгийн амьдрал, такс, өр зээл гэх мэт сэдвүүд дээр шинэ сар гарч байна. Тэгэхээр хэн нэгэнтэй deep bond, гүн гүнзгий харилцаа үүсгэх боломж 12 сарын 20-наас хойш 30 хоногийн хугацаанд үргэлжлэх болно. За бусад 12 сарын 20-наас өмнөх байрлалуудыг хэмээр ингээ харах юм бол таны 7 дугаар хаус дээр ч сугар гариг болон нар явж байна. За бас ангараг гариг маань сарын ихэнх хугацаагаар явж байгаа юм байна. Тэгэхээр за мөн дээрээс нь лилит явж байгаа юм байна. За таны хувьд хэн нэгэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй, хэн нэгэнтэй хамт байх, ганцаараа байх дургуй тийм энергийг маш хүчтэй мэдрэх болно. За лилитээс болоод заримдаа таныг бусад хүмүүс тоохгүй байгаа ч юм шиг, ганцаараа орхигдсон ч юм шиг тийм мэдрэмжийг авах магадaltaй. За өөр жишгээр ярих юм бол хайрт хань ижил, найз нөхөдтэй тоохгүй ингээд тусгаарлагдсан юм шиг. Тиймэрхүү мэдрэмжийг авах магадaltaй. За тэгээ бусад гаригийн байршлуудыг харах юм бол Тэнгэрийн гариг ухарч яваа. Таны ордон дээр буюу ихрийн ордон дээр хурж байгаа. Тэгэхээр та ердийнхөөс илүү докторгүй, аливаа зүйл туушгүй, илүү уйдамхай болох тийм хандлага үзүүлж болно. За бас 12 сард маань ангараг гариг материал орд руу орсноор таны хувьд бэлгийн дур хүсэл бас нэмэгдэх тийм хандлага харагдаж байна. За дараагийн орд маань астрологийн 4 дахь орд халамжтай мэлхийн орд. Мэлхийн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. Мэлхийн ордны удирдагч гариг нь өөрөө сар байж байдаг. Сартай хамсаатнууд, хамаатнууд гэсэн үг. Сар өөрөө гариг биш л дээ. Гэхдээ астрологт гариг гэ планет гэж тооцоод явцдаг. Маш эмзэг энергитэй байдаг. Их хүний эрэлтэж байдаг. Тэр мэлхийн ордны хүмүүс маань бусдад тийм халамжтай, сайхан ханддаг. За эрэгтэй ч хүн байсан, эмэгтэй ч хүн байсан. Тийм их хүний шинжийг дотроо агуулж байдаг. Өрөвч зөөлөн. За гаригийн байршлыг харах юм бол 12 сарын 20-ны өдөр шинэ сар материал ордон дээр гарна. За материал ордон мэлхийн ордны хувьд яг эсрэг талд нь оршиж байдаг. Тэгэхээр нэгээс нэг харилцаа, партнершип, гэрээ хилцэл, хамтрал, гэрлэлт гэх мэт энергиудыг илтгэж байдаг. Мэлхийн ордны хувьд л та. За тэгэхээр тэр энергиуд дээр шинэ сар гарч ийн гэхээр одоо сошиал амьдрал идэвхжих, хүмүүстэй хамтрах аз нэмэгдэх, боломж нээлттэй болох. 12 сарын 20-наас хойш одоо ганцаараа байхаас илүү бусдтай хамт байх тэр энергиуд түлхэж суулж орж ирэх нь байна. Бас бусад гаригийн байршуудыг харах юм бол мэлхийн ордон дээр барсаас байд гариг яваа. Тэгэхээр илүү өөдрөг, хөвгөлтэй, аль нэг зүйлд хорогдоод авахгүй, ирээдүйрөө илүү тэмүүлсэн тийм энерги мэдэрч байгаа. Нэг талаараа бас жирийн үе, ердийн үеэсээ илүү азтай байх боломжууд нээлттэй байна. За лилитийн байршлыг харах юм бол ажлын газар дээр баг зэрэг сөрөг энерги байгаа харагдаж байна. За ажил дээр хэн нэгэнтэй муудалцах, санал бодол нийлэхгүй байх, таныг гадуурхаад байгаа ч юм шиг тийм хандлага гаргах, тиймэрхүү үйл явдал бас ажиглагдаж магадгүй. Мөн та бас их ажил амбицлэг, зүгээр суух дурггүй, их тийм олон зүйлийг хийж бүтээж яваа тийм сар байх юм байна.
За дараагийн орд маань астрологийн 5 дахь орд Лео, Арслангийн ордны мандалд нарсартай хүмүүс маань анхаараарай. Арслангийн орд маань өөрөө гал махбодтой байдаг. Өөрөөсөө нар шиг тийм дулаахан, хүчтэй, өөртөө тэлтэй энергийг засруулж байдаг. Хүмүүс Арслангийн ордны хүмүүсийг тойрон хүрээлэх дуртай байж байдаг. Яагаад тэгэхээр тухайн хүн маш өөртөө итгэлтэй тэр магнетик соронц мэт аураг өөрөөсөө ялгаруулж байдаг. За гарыг иргэсэн байрлалуудыг харъя. Энэхүү 12 сарын 20-ны өдөр шин сар гарна. Тухайн шин сар нь материйн ордон дээр гарна. За тухайн энерги нь танд юу авчрах вэ гэхээр шинэ ажилд орох боломжууд, эрүүл мэндэд анхаарах боломжууд, за биеэ хөгжүүлэх ч гэдэг юм уу тийм ээ, өөрийн дархлаагаа илүү сайжруулах тийм боломжууд нээлттэй болж өгч байна. За ажил хийдэг хүмүүс маань байх юм бол ажил дээрээ илүү амбицлог, хүчтэй мэдрэмж авах магадлалтай. Таны ажил дээр шин боломжууд нэгдэж өгөх тийм үе хаалга нээлттэй байна. Тэгэхээр энэ 12 сар маань бас нэлээд тийм завгүй тийм энергитэй харагдлаа. За сөрөг мэдээлэл гэх юм бол Лилит таны хайр дурлал дээр явсан байна. Тэгэхээр одоо энэхүү сар цаашлаад бас хэд хэдэн сарын хугацаанд таны хайр дурлалын амьдрал баг зэрэг тийм токсик болох гээд байна уу? Хэн нэгэнд дурлаад ингэ тоогдохгүй байдаг ч юм эсвэл одоо хосын харилцаан дээр токсик харилцаатай. За хэрвээ хүүхэдтэй Арслангийн ордны хүн байх юм бол үр хүүхэдтэйгээ одоо үйл ойлголцох, муудалцах ч юм уу тийм ээ. Тиймэрхүү энерги бас ирэх боломжтой. За сугар гаригийн байрлалыг харах юм бол сугар гариг таны 5 дугаар хаус дээр явж байна. Тэгэхээр үзэгсэлэнтэй, хөөрхөн, царайлаг тийм хүмүүсийг хайр дурлал дээр бас татах тийм болцоонууд харагдлаа. 12 сарын 20 хүртэл за 20-оос өмнөх өдрүүдэд амьдрал илүү хөгжилтэй сайхан байх боломжтой харагдлаа. За дараагийн орд маань астрологийн хамгийн их хичээл зүтгэлтэй орд, Охины орд. Охины ордны мандал нарсартай хүмүүс маань анхаараарай. За Охины орд маань өөрөө маш тийм сэжигч, цэвэрч, зүгээр суух дурггүй, маш ажилсаг тийм хүмүүс байдаг тийм ээ. Хайр дурлал, амьдралаас кайф таашаал авах гэхээс илүү өөрийн ажил хөдөлмөр, эрүүл мэндэд маш энерги, анхаарал хандуулж чаддаг тийм орд байдаг. За тэгээ гариг иргэсэн байрлалыг харах юм бол энэхүү 12 сарын 20-ны өдөр шин сар гарна. Шин сар маань цаашлаад 30 хоногийн хугацаанд үргэлжилдэг л дээ. Охины ордны хувьд шин сар нь ямар энерги авчирч байна гэхээр за илүү амьдралд одоо хөнгөн хандах тийм шаардлагатай. За хүүхэдтэй болъё гэж бодож ирсэн хүн байх юм бол бас тэр тал дээр анхаарал хандуулахад зохимжтой. За өөрийн хоббиг хэрэгжүүлээ, амьдралаас кайф таашаал авъя хэмээн одоо хүсэх юм бол тэр талууд маш нээлттэй, танд ээлтэй байж өгч байна. Ажлаа төр хойш нь тавиад амьдралаас илүү кайф таашаал авах тал дээр илүү анхаарал хандуулах шаардлагатай тийм цаг үе ирж байна. За илүү хялбар утгаар тайлбарлах юм бол аз жаргалтай энерги ирж байна. За тэгээ бас хайр дурлал дээр шинэ эхлэл эхлэх боломжтой. За энэ тэнд явж иртэл хин нэгэн таныг илүү сонирхоод байгаа харагддаг ч юм уу тийм ээ. Шинэ хүнтэй үерхэл, болцоо, хайр дурлалын одоо холбоо үүсэх тийм боломжууд нэгдэж байна. Болзооны саналууд бас орж ирэх магадлалтай. За ангараг гараг материйн орд руу орчих учраас та илүү өөртөө итгэлтэй байх болно. Дээрээс нь хайр дурлал, болзоон дээрээ тийм иршүүд, шийдэмгийн хүмүүсийг өөртөө татах магадлал маш нээлттэй харагдчихна. За тэгээ 12 сарын 20-ны хүртэл илүү гэртэй байх хандлагатай, дотгошоогоо сэтгэл санаандаа илүү энерги зарцуулах тийм хандлагатай харагдлаа. За дараагийн орд маань астрологийн 7 дахь орд буюу балансыг тэнцвэржүүлэгч, баригч, жинлүүрийн ордны мандалттай нар сартай хүмүүс мань анхаараарай. За жинлүүрийн ордны хүмүүст хамгийн нийтлэг байдаг тийм шинж байд. Тэр нь болохоор шийдвэр гаргах чадвар маш муутай байдаг. Нэгэн сэргийн харилцаан дээр ч гэсэн хин нэгний гомдоочихгүй гэд тийм болгоомжтой харилцаан дээр их тийм зөөлхөн болгоомжтой ханддаг. Маш тийм дипломатч тийм орд байдаг л да. Баргийн хүнтэй муудалцаад хэрэлдээд байдгүй их тийм арга ивэ олох гэж хичээдэг. За энэхүү 12 сарын 20-ны өдөр шин сар гарнаа. Тухайн шин сар нь таны хувьд гэр орнд, гэр бүл дээр гарах юм байна. Тэгэхээр гэрийнхэнтэйгээ илүү цагийг өнгөрөөх, гэртээ тийм тайван, тухтай, амрах тийм хүсэлтэй. За тэгээс хэрвээ таны төрсөн нутаг хол газар байдаг бол төрсөн нутаг руугаа нэг аялчаад ирэх ч юм уу тийм ээ, буцчаад ирэх тийм хүсэл бас зориг төрөх
магадлалтай. Илүү тийм хуучны дурсамжууд сэтрэх тийм хандлага дарагдж байна. 12 сарын 20-наас хойш 30 хоногийн хугацаанд тийм энерги анзаарагдаж мэдрэгдэх болно. За магадгүй одоо шинэ байранд орё, шинэ газар нүүе гэж бодож ирсэн хүн байх юм бол бас тэр тал дээр шинэ энергиуд ирэх бас боломжтой. За 12 сарын 20-ны хүртэл ямар энерги байна гэхээр их тийм өөдрөг, нээлттэй энерги. Ийш тийшээ аялах, зугаалах, маш тийм хөдөлгөөнтэй, ер нь зүгээр суух дурггүй тийм энерги тарагдчихна. За магадгүй шинэ зүйлийг сурах, мэдэх, тэмүүлэх тийм бас боломжууд нээлттэй харагдлаа. За тэгээ энэ 12 сард маань бас ангараг гариг маань материал ордор орно. Тэр нь танд ямар энерги авчрах вэ гэхээр та гэртээ их тийм ирч хүчтэй гэрийнхэн тавилгыг солих, өөрчлөх, гэрээ цэвэрлэх ч гэдэг юм тийм ээ. Хоол хийж идэх ч гэдэг юм. Тиймэрхүү энергиуд бас анзаарагдаж, тийм сэтгэл хөдлөл мэдрэгдэх боломжтой. За дараагийн орд маань астрологийн 8 дахь орд буюу нууцлаг, чимээгүй, хилэнцэн орд. Хилэнцэн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. Хилэнцэн ордыг удирдагч гариг нь Плуто буюу Дэлхийн он гэдэг гариг байдаг. За Нарны аймгийн хамгийн хол зайд оршдог жижигхэн одоо гариг байдаг тийм ээ. Үхэл төрөлтийг удирдах гэдэг маш нууцлаг гариг. Тэгэхээр тэрхүү гариг маань Плуто гариг маань Скорпио буюу хилэнцэн ордтой хамаатнууд гэсэн үг. За энэхүү 12 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Шинэ сар маань таны хувьд ямар энерги авчирч байна гэхээр шинэ зүйлээ сурч мэдэх, за ойрын аялал хийх, аялалд зугаалга хийх. За тэгэд харилцаа тосолцсон байсан хамсаатнууд, одоо найз нөхдөдөө бол гинт амьдрал гарч ирэх. Таны бодол санаа, харилцаа, яриа тэр зүйлсүүд маш идэвхжсэн тийм сарыг угтаж авах болно. Ялангуяа 12 сарын 20-наас хойш тэр энерги 30 хоногийн хугацаанд мэдрэгдэн шүү. За тэгээ 12 сарын 20 хүртэл ямар энерги байна вэ гэхээр та илүү материалистик одоо шинэ зүйл худалдаж авмаар санагдах, гоё хоол идэх, өөрөөсөө мөнгө харамлахгүйгээр шопинг хийх, үрэх тийм хандлагууд маш сайн анзаарагдах боломжтой. Яг тэгэхээр сугар гариг маань таны 2 дугаар хаус буюу материалист тал дээр чинь тэ өөрийн ивэлээ өгч байна. Бас дээрэс нь лилит явж байгаа юм байна. Тэгэхээр тийм ханаж чадахгүй энергийг одоо тийм сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжтой. За тань 5 дугаар хаус дээр чинь Норт нод явж байна. Тэгэхээр хайр дурлал дээр баг зэрэг хаагдсан, богцсон тийм энерги, тийм мэдрэмжүүд бас мэдрэгдэх боломжтой. За бас Тэнгэрийн он гарыг ухралт хийж байна. Тань 8 дугаар хаус дээр ухарч байгаа учраас жирийн бэлгийн амьдралаас баг зэрэг уйдсан байх тийм хандлага бас харагдана. За дараагийн орд маань астрологийн 9 дахь орд буюу өөдрөг, азтай, нумын орд. Нумын ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. Нумын орд маань ерөнхийдөө урсгалаараа байх хандлага их ажиглагддаг. За би өөрөө нумын ордны мандалттай л да. Аливаа зүйлд хичээж зүтгэх гэхээс илүү хувь тавилантайгаа эвлэрээд тийм дээд хүч гэдэг зүйлд амьдралаа даатгах хандлага ажиглагдаад идэв. За энэхүү 12 сарын 20-ны өдөр шинэ сар гарна. Тухайн шинэ сар нь нумын ордны мандалттай хүмүүст ямар энерги авчрах вэ гэхээр за эд хөрөнгө материалын тал дээр мөнгө төгрөгөн дээр чинь шинэ эхлүүлэх боломж, магадгүй шинэ ажилд ордог ч юм уу тийм ээ. Тийм боломжууд нээлттэй болж өгч байна. За бас өөрийн авъя гэж бодож ирсэн зүйлс байх юм бол одоо дэлгүүрээс ч авдаг ч юм уу, онлайн шопинг, интернет захиалга хийдэг ч юм уу тийм ээ. Тийм шинэ эд зүйл материалтай болох тийм хандлага бас байна. За сугар гариг болон лилит таны ордон дээр буюу нумын ордон дээр 1-р хаус дээр явж байна. Тэгэхээр та илүү гоо сайхандаа анхаарах, гадаад өрхөн дээрээ илүү тийм өөрчлөлт, хүчтэй гоо сайхны энергийг авчрах тийм боломжууд харагдлаа. Тэгэхээр өнгө зүс сайжирн, царай зүс гэрэлтэн. Та өөрөөсөө маш тийм гоо сайхан, за sexual тийм тачаангуй аураг бас цацруулах боломжтой. Аливаа зүйлд баригдмал биш тийм эрх чөлөөтэй өөрийнхөө байх хүслүүд бас нэмэгдэнэ. За анхааруулах зүйл байна. Энэхүү 12 сард маань ангараг гараг материал орд руу орно. Таны 20 дугаар хаус руу орно гэсэн үг. Тэгэхээр мөнгөн дээрээ маш үрлэгэн байх хандлага бас ажиглагдаж болно. Тийм учраас тооцоотой байх шаардлагатай байна. За дараа жилийн 3 сар хүртэл буюу 26 оны 3 сар хүртэл хайр дурлал, ажил төрөл, мөнгөн дээр баг зэрэг тийм саатал үүсэх магадлалтай. За тэрнээс хойш гайг болчихно гэсэн үг шүү. За
За дараагийн орд маань астрологийн 10 дахь орд буюу даруухан хичээл зүтгэлтэй материал орд. Материал ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За маш амбицлог материал ордны маань хувьд энэхүү 12 сарын 20-ны өдөр шинэ сар материал ордон дээр гарах нэ. За шинэ сар 1-р хаус дээр гарч ийн, таны ордон дээр гарч ийн гэдэг нь таны амьдралд аливаа нэг зүйл шинээр дахин төрөх, шинэ эхлэл хийх боломжууд нэгдэж өгч идэг. За амьдралын аль ч хэсэгт байж болно шинэ зүйл худалдаж авах, шинэ курс сургалт амжаанд суух, шинэ ажилд орох, шинэ хайр дурлалтай учрах ч гэдэг юм тийм ээ. Бүхэл амьдралын хэсгүүд дээр шинэ эхлэл эхлэх боломжууд нээлттэй байна. Тухайн энерги нь 12 сарын 20-наас хойш 1 сарын хугацаанд үргэлжлэнэ шүү. За тэгвэл 20-наас өмнө хүртэл ямар хүн энерги ажиглагдах юм бэ гэхээр илүү тийм нойрмог, гэртээ унтмаар санагдах, амармаар санагдах. За бясалгал хийх тийм тал дээр илүү өгөөчтэй. Бодол санаа даалт ухамсараа илүү амраасан тайван байлгасан. Тийм шаардлагууд нэхэгдэж байгаа харагдлаа. За бусад гаригийн байршлуудыг харах юм бол Тэнгэрийн гараг таны ажил төрөл эрүүл мэндийн хэсэг дээр ухарж байна. За тэгэхээр ажил төрөл дээр төсөөлөөгүй хэрүүл маргаан хэн нэгэнтэй муудалцах. За тэгээд харилцаа муудах ч гэдэг юм тийм ээ. Тиймэрхүү зүйлс бас ажиглагдчих магадгүй. За мөн энэхүү 12 дугаар сард маань таны орд руу буюу материал орд руу ангараг гараг нүүж болно. Тэр ангараг гараг таны орд руу орохоор та маш эрч хүчтэй, эршүүд, зоримог тийм алхмуудыг хийх боломжтой. За ангараг гараг өөрийн орд руу ороод ирэхээр бас тийм төвчээргүй болох хандлагууд ажиглагддаг. Тэгээ бусдаар харах юм бол хайр дурлал дээр ямар нэгэн хаалт боолт алга энерги нээлттэй байна. За дараагийн орд маань астрологийн 11 дахь орд буюу хумхаа орд. Хумхаа ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За хумхаа орд маань маш тийм нийгмийн хүрээнд аливаа нэг зүйлийг хийх дуртай байдаг, найз нөхөдтэй, за буйны үйлс хийх дуртай, олон хүнд, олон амьтдад хандсан тийм үйл явдал эхлүүлэх дуртай байдаг. За нэг үгээр хэлэх юм бол хумхаа орд маань тийм нийгмийн төлөө тийм хүн байдаг. Хумхаа орд маань өөрөө агаар мохоттой байдаг тийм ээ. За энэ 12 сарын 20-ны өдөр шинэ сар материал ордон дээр гарнаа. Тэгэхээр тухайн шинэ сар нь хумхаа ордонд ямар энерги авчих юм бэ гэхээр илүү тийм нойрмог байх, амармаар санагдах, гэртээ баймаар санагдах. За ердөө өдөр тутмын ажил амьдралаас зүхтаамаар санагдах тийм мэдрэмжүүдийг төрүүлэх боломжтой. Ялангуяа 12 сарын 20-наас хойш 1 сарын хугацаанд, за 30 хоногийн хугацаанд үргэлжлэнэ. За тэр өдөр хүртэл 12 сарын 20-наас өмнөх өдрүүдэд ямар энерги мэдрэмж төрөх боломжтой байгааг харах юм бол тийм олонтой байх дуртай. За концерт үздэг ч юм уу тийм ээ. За найз нөхдөдтэйгээ уулзаж гарч урдаг ч юм уу. Тиймэрхүү тал дээр нээлттэй байна. Их тийм хөдөлгөөнтэй энергиуд байнга харагдчихэв. Гарч орох. За шинэ газар нүүж суух ч юм уу. За тэгэд бусад гаригийн байрлалууд ярих юм бол Лилитийг харъя. За Лилит таны мөн ялгаагүй найз нөхөд хамт олонны хэсэг дээр гарч байгаа. Тийм учраас олон хүн дунд таныг нэг тийм үдсэн, тантай тийм таарамжгүй харилцаатай тийм нэг хүн байх бас боломжтой. Тэр 12 сарын эхний 27 хоног таны хувьд маш тийм хөдөлгөөнтэй, эрч хүчтэй тийм энергиуд мэдрэгдэх болно. Харин сүүлийн 10 хоног нь болохоор яах вэ гэхээр илүү дотгошоогоо өнгөссөн, тийм чимээгүй тийм энергийг мэдрэх болно. За астрологийн 12 дахь орд буюу загасны орд. Загасны ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За загасны ордныхан маань маш тийм өрөвч зөөлөн, бусдад туслах дуртай, өөрийгөө золиос хийчих гэдэг тийм орд байдаг шүү дээ. За би бол загасны ордны хүмүүст маш хайртай байдаг. Яг тэр манай гэрт 3 загасны ордны хүн байдаг. Загасны ордны хүмүүс ягаад ч юм надад их тийм гэр бүл шиг дотн санагдаад байдаг л да. За тэгээ гариг ирсэн байрлалыг харж үзэх юм бол энэхүү 12 сарын 20-ны өдөр шинэ сар гарна. Материал ордон дээр. Тэр тухайн энерги танд ямар хүн энерги авчирж байна вэ гэхээр шинэ найз нөхдөдтэй болох, шинэ танилын хүрээ тэлэх тийм ээ. Олон хүнтэй байх тэр тал дээр илүү нээлттэй түлхэж суулж орж өгч байна. За загасны ордны хүмүүсийнхээ хувьд олон жилийн хугацаанд 16 оноос хойш энэхүү 25-26 он хүртэл эд хөрөнгө материалын тал дээр маш азгүй тийм мэдрэмж авсан байх боломжтой. Яг тэгэхээр Кайрон таны 2 дугаар хаус буюу орлогын хөсвөр дээр чинь
хаалт болт хийсэн тийм харагдчихна. Тэгэхээр 26-ны 3 сараас эхлээд энергийн зөөлрүүд гайг болчихно. За 12 сарын 20 хүртэл ямар энерги одоо 12 сарын эхний хагас маань ямархан байдалд харагдаж байна вэ гэхээр илүү тийм амбицлог, зүгээр суух дурггүй, ажилдаа төвлөрсөн, өөрийгөө одоо хүчилсэн тийм ээ. Хичээмтгий тийм байдалтай харагдаж байна. За тэгэхээр таны хайр дурлал дээр бархас судгарыг ухарж байна. Тэгэхээр хайр дурлал дээр та илүү азтай байх тийм боломжуудыг бас бархас судгарыг танд өгч байна. Амьдралаас кайф, таашаал, хөгжилтэй байдлыг бас авах мэдрэмж боломжууд нээлттэй. За тэгэд үүгээр 12 сарын 6 бичлэгээ дуусгая. Хэрвээ танд асуулт байх юм бол комент хэсэг дээр үлдээгээрэй. Би бас асуулт хариултын бичлэг хийж оруулдаг шүү.